JCI Progress салбар байгууллагаас 2026 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж байна. Бизнес лаунж төсөл. JCI Progress салбар байгууллагаас гадны орны бизнес эрхлэгч болон Монголын бизнес эрхлэгчдийн мэдээллийг холбож, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг Монгол улсад дэлгэрүүлж, нэвтрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах зорилгоор төр хувийн хвшлийн аж ахуй нэгжүүдтэй хамтран бизнес лаунж төслийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр JCI Progress салбар маань өөрөө их онцлогтой. Салбар болгон JCI-ийн салбар болгон өөрсдийн гэсэн онцлог байдаг. Харин манай JCI Progress салбарын маань үндсэн онцлог бол илүү бизнес ориентед буюу гишүүдийнхээ бизнесийг дэмжих, улмаар цаашдаа нийт JCI байгууллагын нийт гишүүдийн бизнесийг дэмжих, үүгээрээ ер нь бол Монгол улсынхаа бизнесийн салбарыг ч гэсэн дэмжих энийг сайжруулах юм зорилготой байдаг. Үүнтэйгээр уялдуулаад JCI Progress салбар маань бизнес лаунч буюу энэ бизнес гишүүдийнхээ бизнесийг дэмжих, бусдад нетворкингийнх нь хүрээг нь тэлж өгөх зэрэг ийм зорилготойгоор энэ төслийг бол нээж хаждуулсан байдаг байгаа. Төслийн хүрээнд бизнесийн сүлжээг өргөжүүлэх, бодит хамтын ажиллагаа, хэлцэл боломжийг бий болгох, шин зах зээл, шин түн шүүдтэй холбох, бизнесийн мэдлэг ба нөөцийг солилцох, орчин бүрдүүлэх ажлууд хийгдэв. Бизнес лаунж төслийн баг 2026 онд бизнесийн уулзалт, арга хэмжээ, тогтмол зохион байгуулах, гишүүдийн бизнесийг сурталчлах боломж олгох, салбар хоорондын хэлэлцүүлэг, ярилцлага, шийдэл хайх уулзалтууд, түн шолох, шийдэл хайх зорилттой бизнес матч мейкинг зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тэгэхээр JCI Progress салбарын манай энэ бизнес лаунч гэдэг төсөл маань өмнө нь бол яг төслийн хэлбэрээр явж байсан. Тэгээд миний түрүүнд хэлсэнчлэн JCI Progress салбар маань илүү бизнес ориентед байгаа учраас 2026 онд бүр хороо үүсгэн байгуулад бизнесийн маш олон төрлийн төслүүдийг бол зэрэг хэрэгжүүлэхээр ийм зорилго тавьсан байгаа. Энэ үүн дотроо бол манай бизнес лаунч төсөл маань мэдээж үргэлжлээд явна. Үүнийгээ дэмжсэн бас шинээр төслүүд маань бас гарч ирж. Тэгээд илүү хороо хэлбэртэйгээ буюу энэхүү төслүүд бизнесийгээ дэмжих зорилготой төслүүд маань олон гишүүдийн дэмжлэгтэйгээр ажиллах болсон байгаад бол бас их баяртай байгаа. Үүний хүрээнд 2026 оны 1-р сард Японы бизнес эрхлэгчтэй Монгол улсад шинээр оруулж ирэх боломжтой бизнес уулзалт зохион байгуулахаар төлөвлөд байна. Тэгээд энэ маань болохоор зөвхөн манай салбар төлөөгүй нийт JCI байгууллагын нийт гишүүдэд ашиг дэмтэй тустай ийм сайхан төсөл болох болно гэдэгт бол итгэлтэй байна. Бизнес лаунж төсөл.